Монгол Улсын хөгжлийн 26 оны төлөвлөгөө батлах тухай гэдэг ингээд улсын хурлын тогтоолсон. Бүсчилсэн хөгжлийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тэгээ сая Гандамар сайд бүсчилсэн хөгжилтэй холбоотой нэлээд чухал зүйлүүдийг дурдж байна. Хэрэгжүүлсэн. Гэхдээ өнөөдөр яг бодит зүйлээ л хэдүүлээ бас ярмаар байгаа. Яг энэ бүсчилсэн хөгжлийн бодлого хөтөлбөрийн хүрээнд бид нар орон нутаг маань ямар байгаа вэ? Хичнээн үйлдвэр баригдах юм бэ? Хичнээн ажлын байр бий болох юм бэ? Ажлын байргуугаас улбаатай орлогогүй иргэд дүүрэн, архиталт дүүрэн, архиталтаа дагаад хүчирхийлэл дүүрэн ийм л түвшинд өнөөдөр яг сумдууд маань байна. Тэгэхээр энэ бүсчилсэн хөгжилгээд бид нар яриад байдаг бүсчилсэн хөгжлийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлээгээд яваад байгаа маань зөв. Мэдээж одоо 27 жилийн хугацаанд хэрэгжээгүй урааны төсөл хөдлөлөө. 10 бараг 20 жилийн хугацаанд хөдлөөгүй төмөр замын хил холболтын төслүүд маань хөдлөлөө. Сайн байна. Сайн ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Том төслүүд хөдөлж эдийн засаг тэлэх ёстой гэж ойлгож байгаа. Гэхдээ бид нар өнөөдөр орон нутагт ялангуяа бүсчилсэн хөгжлийн үжил баримтлалын хүрээнд ч тэр маш олон цаасуудыг л бид нар үйлдвэрлэж байна. Яг бүс нутгийн хэмжээнд бид нар хідэн үйлдвэрийг барьж хідэн ажлын байр бий болохоор энэ хөгжлийн төлөвлөгөөнд орж ирж байгаа юм бэ. Иргэдийн орлого хэрхэн нэмэгдэх юм бэ? Яг энэ бодит дүнгуудыг л бид нар гаргаж тавьмаар байна. Цаашдаа бид нар энэ гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай асуудал хөндөд байгаа. Яг яаж? Өнөөдөр байгаа эргэцсэн орчин дээр гадаадын хөрөнгө оруулалт орох юм уу? Ямар боломжоор бид нар хангагдах ёстой? Энэ дээр би хариулт авмаар байна. За хүний хөгжлийн бодлоготой холбоотой асуудлууд байна. Бас л гой зүйл бичсэн л байна. Өнөөдөр Хөсгөл аймгийн Улаан улсум Мөрөн хотоос 170 км зайтай байдаг. Өвчтний хяналтын монитор байхгүйгээс болоод Няраа хүүхдүүдэд Мөрөн хотод мониторд үзүүлэх гээд харуулах гээд 6 цаг явчих. Дунджааш. Тэгээ бид нар өнөөдөр энэ сум орон нутагт байгаа иргэдийнхаа асуудлыг өнөөдөр байгаа түвшинд нь шийдэж чаддаггүй ээжэж. Энийгээ шийдэх тухай өнөөдөр хөндөж яриаггүй ээжэж. Дахиад шин юм хийх тухай асуудлуудыг хөндөд байгаа. Шин суурьшлийн бүс байгуулна гэж бичсэн л байна л да. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд шин суурьшлийн бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Дагуул хотуудын хатуу зөөлөн дэд бүтцийн байгуулалт эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжинэ гэдэг. Шин суурьшлийн бүс байтугай өнөөдөр байгаа суурьшлийн бүсүүдэд бид нар өнөөдөр яаж дэмжих гээд байгаа? Яаж ажлын байраар хангах гээд байгаа? Яаж тэнд хүн амаа орлоготой болгох гээд байгаа? Энэ дээрээ төвлөрсөн бодлогоо бид нар ядаж 26 онд баттгаад энийгээ илүү сайжруулах тал дээр эхлээд байгаа суурьшлийн бүс дээр асуудлаа шийдчихэд дараагаар нь хэдүүлээ шин суурьшлийн бүсийг ярихгүй юм уу? Бодит тоол авмаар байна. Тэгмээр байна гэсэн мөрөөдлийн чагсаалт сонсоод аймааргүй байна. Яг бодит тоог л хэлж өгөөч л гэдгийг хүсэж байгаа. Асуултанд хариултаа. Баярлалаа. За Лувсны Гантөмөр сайд хариулт өгье. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Ерөн бүсчилсэн хөгжлийн бодлого бол өөрөө ядуурлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой эдийн засгийн бодлого. Яг энэ дээр бол тантай төсөөлж байгаа төсөөлөлт бол санал нэг байгаа. Бид нар энэ бодлогоо яг эцэслэж одоо гаргасан уу гэвэл бас хагас дутуу юм байна. Одоо нэг үгүй хэлэхэд. Яг гэвэл энэ бүсчилсэн хөгжлийнх нь тухайн бүсүүдийн өөрийн нөөцийн судалгаа дутуу байна. Дата өгөгдөл нь дутуу байна. Ерөнхий төсөөлөл байна. Ерөнхий төсөөлөл дээр бодиттой хөрөнгө оруулалтуудыг татъя гэж байгаа юм. Бодиттой хөрөнгө оруулалтуудыг татгаж жишээлбэл одоо таны сонгогдсон хойд бүс дээр бол яалтчгүй зэсийн сmelter-ийн үйлдвэр бол тэргүй гэнэнд орж ирэх учиртай. Тэрийг залгаад Эрдэнэт дээр зэсийн баяжуулах сmelter-ийн үйлдвэрээ дагсан аж үйлдвэрийн зохицолроо бид нар хийх хэрэгтэй. Энэ дээр бол 25 оны сүүлийн хагас 26 онд бол хэдүүлээ бүтэн алхнаа. Ингэж чадах юм бол 3-4 мянган ажлын байр бол тэнд бүрэн дүүрэн гарч ирэх юм бололцоо бол нэгдүгээрт байна. Хоёрдугаарт хойд бүсийн тухайд бол аялал жуулчлалын бүс болгоно гэдэг нь бол маш ойлгомжтой байна. Тэгэхээр аялал жуулчлалын бүсээ ирнэ хэрхэн дэмжих вэ гэдэг бодлогоо бол бид нар гаргаж байгаа юм бодитоогоор. Бодитоогоор бодлого гаргахад эхний ээлжинд бол 4 улирлын аялал жуулчлал авах чадварыг хэдүүлээ нэмэгдүүлэх юм билээ.
Өнөөдөр байгаа аялал жуулчлалын нөгөө хүлээж авдаг төвүүд нь зөвхөн 100 намар тэгээ хавар дулаархаар үйлчилдэг. Ингээд өвлийн улирал намар хүүтрэхээр бол үйлчилгээ явагддаг. Ийм зүйл байгаад байна. Тэгэхээр бид нар бол бүсчилсэн хөгжлийн хүрээнд яг хойд бүсдээр аялал жуулчлалыг хэрхэн дэмжих вэ? Жишээлбэл аялал жуулчлалын орон байрууд байна шүү дээ. Тэрний газрын татварыг яах вэ гэдэг асуудал цоошнэр хөндөгдөнө. Аялал жуулчлалын компаниудыг татварт хамруулах үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Яг энэ утгаараа бол яг бүсчилсэн хөгжил өөрийнхөө бүсийн нөөц, боломж тэн дээр тулгуурласан асуудлуудаа шийдээд явна. Шин суурьшлийн бүс гэдэг нь бол хар хорино хэдүүлээ босгож ирнэ. Хүннөө хотоо босгож ирнэ. Энийн төлөвлөлтийг хийхээс өөр аргагүй. Өнөөдөр байгаа суурьшлийн бүсүүдийг сайжруулахыг бас шинчилж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Бид нар 150 мянган айлын орон сууцны үндэсний хөтөлбөрөөр зарлаад явах юм бол жишээлбэл одоо өцөгдөр бидний ажилласан цогц цэцээ сум, хам богд сум, тэр гашуун сухат гэдэг энэ газрууд дээр бид нар хот төлөвлөлтийг шинээр хийх боломж бол байна. Тэгээ энэ хүрээнд ажлуудаа төлөвлөөд явж байгаа шүү гişүнэ. Тэгэхээр бид нар бол 6% эдийн засгийн өсөлт гэдэг бол яг тэр хэмжээгээр ажлын байраа нэмэгдүүлэх ийм л тооцоо. Эдийн засаг өсөх хэмжээгээр ажлын байр бий болдог. Эдийн засаг өсөх хэмжээгээр 6%-аар эдийн засаг өсөж байхад хүмүүсийн орлого 5%-аар нэмэгдчихэд. Энэ бол өөрөө уялдаатай. Эдийн засаг өсөөд яг орлого нь За Батэрдэн Батэрдэн гишүүн тодруулжсэн. Харин тий ганц төмөр сайд ойлгож байгаа. Ингээл ерөнхий л хариулаад байгаа байхгүй. Яг нэг үлгэхэд аялал жуулчлал дээр хойд бүс дээр газрын татвараас тодорхой хэмжээнд хөнгөлөх нь нэг чухал асуудал биш. Хамгийн чухал асуудал бол эрчим хүч. Тэнд дөрвөн улирлын аялал жуулчлалтай болохын тулд өвөл ажилтдаг системийг дэмжихийн тулд 100 тогтвортой ажиллуулахын тулд эрчим хүч л хэрэгтэй байна. Бороо ороход бүх баазуудын цахилгаан тасарч шít. Би сайд байхдаа энэ асуудлыг хөндөжсэн. Эрчим хүчний маань яам маань юу гэж хариулдаг вэ гэхээр эрчим хүчний хангалт утуул гэдэг. Үнэн. Гэхдээ тэнд өнөөдөр нэг үлэхэд газрын төлбөрөөс илүүтэй эрчим хүчний хангалтыг тогтвортой байдалтаар байж өгвөл дөрвөн улирлын аялал жуулчлал өгчөд бэлэн байгаа. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө бэлэн байна. Хоёрдугаар Төсгөл аймаг, Булган аймаг мал аж ахуй ихтэй. Яг энэ чиглэл дээр мал аж ахуйд суурилсан, малын бүтээгдэхүүн суурилсан хэдэн үйлдвэр баригдах юм бэ? Боломж байна. За хан төмөр сайд нэмж хариулъя. Тэгэхээр бол бид нар эрчим хүчнийхээ чадлыг нэмэгдүүлэхээр маш тодорхой ажлууд хийж байгаа. Энэ жилдээ багтаагаад 300 мегаваттаар бид нар хүчин чадлаа нэмэгдүүлнэ. Тэгээд энэ эх 7 хоног засгийн газрын хурлаар нэг чухал зүйл яригдах гэдэг байна. Тэр бол энэ тархмал их үүсвэрийн бид нар боломжийг гаргаж өгөх. Ялангуяа говийн бүс, баруун бүс гэдэг энэ хоёр бүс дээр тархмал их үүсвэрийн боломжийг гаргаж өгөхгүй бол эдийн засгийг нөгөө эрчим хүчийг хэдүүлэл либералчлна гэж яриад байгаа нь тэр. Тодорхой хэмжээ хүртэл эрчим хүчний станцуудыг өөрийгөө хангах зорилтоор барьж байгуулах тэр бололцоог тэр эрхийг нь олгох чиглэлийн бодлого нэгдүгээрт гарганаа. Хоёр дахь асуулт нь юу байлаа? Хөдөө аж ахуй дээр бол тэр малын эзэн, үйлдвэрийн эзэн гэдэг тээзүүг одоо хийж байна. Техник эдийн засгийн үндэслэлийг. Яг малчид үйлдвэртэйгээ хэрхэн холбогдсон? Цагаан төмөр сайд гүйцээж хариулъя. Малчид одоо манад байгаа гол дутагдал юу вэ гэвэл малчид үйлдвэр хоёр нь ингээд хоорондоо бүрэн салцсан учраас дунд нь одоо худалдааны систем байгаад байдаг. Гэтэл үйлдвэрлээд гарсан бүтээгдэхүүнээс ашиг олдгоо гэдэг ийм зүйл байна. Тэгээ одоо хамгийн сүүлд инквайр сайд бит хоёр ноолор үйлдвэрлэгчтэй уулзалтан дээр юу ярьсан бэ гэхээр ноолор үйлдвэрлэлийг эцсийн бүтээгдэхүүн рүү алхахъя. Ингэж чадах юм бол ноолор үйлдвэрлэгчд маань эргээд малчдынхаа орлогыг тогтвортой байлгах энэ бодлого дээр бол засгийн газартайгаа гурван талтай ийм одоо харилцааг бий болгоод явъя гэж. Малын эзэн, үйлдвэрийн эзэн гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж чадвал бид нар бүсүүд дээр үйлдвэрүүдэд байгуулна. Байгуулахдаа хувийн хөвшил үйлдвэрээ авч явна. Тэнд нь засгийн газар хөрөнгө оруулна. Хөрөнгө оруулсан хэмжээгээр малчдтай хувийн эзэмшүүлнэ. Хувь эзэмшиж байгаа малчид маань өөрийнхөө түүхийн эдийг үйлдвэрлэлөөгөө нийлүүлнэ гэдэг